Юуны дөрөнд бас өнөөдрийн концертын онцлог. За энэ тухай мэдээлэл хэлж мөн одоо өнөөдрийн концертыг аль биесээр нээж үг хэлнэ хэмээн ардын жүжигчийн төрийн шагналд Намсраажийн нэрэмжит Монгол Улсын филармоны дарга урлагийн гавь зэтгэлтэн даваа сүрэн таныг тайзнаа өндөдгөө хүрье. За эрхэмсэг ной таньдагтаа та бүхэнд энэ оройн амар амгалан айлтгая. 2017 он бол манай улсын филармоны хувьд бол их онцлог жил болж байгаа. Манай симфони найрал хөгжим байгуулсан 60 жил. Манай улсын филармоныг үүсгэн байгуулсан Намсраажийн багсны 90 жил. За морин орын чуулга байгуулсны 25 жил. За улсын филармон байгуулсны 45 жил гээд ингээд энэ 17 онд бол бас манайх дөрвөн том тэмдэглэн өнгөрүүлэх ийм сайхан жил болж байгаамаа. Энэ хүрээнд бид бүхэн нэг сараас эхлэн олон төсөл, олон арга хэмжээг одоо үзэгч олондоо төлөөлж сонсгож байгаа. Эдний нэг нь бол өнөөдрийн одоо энэ Монгол киноны хөгжим болон дууны энэ сайхан концертыг та бүхэнд төлөөлөх гэж байгаадаа туйлын баяртай байна. Манай энэ уран бүтээлийг хийхэд бол одоо солон захиралтай Монгол кино нэгтгэл. За мөн одоо манай энэ Монгол киноны хөгжмийг 90 оноос өмнө бол одоо энэ киноны хөгжмийг бол манай симфони найрал хөгжим одоо ихэнх дийлэнх хоёрын одоо хөгжимдж исэн юм төвхтэй мэнлээ. Тэгээ тэр үеийн одоо киноны хөгжмийг хөгжимдж байсан манай Ахмад уран бүтээлчид. За дээр нь мөн одоо энэ кинон тоглож байсан одоо энэ сайхан алдартай уран бүтээлчид бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд та бүхэнд туйлын баярлж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн тоглолт бол бас их онцлог тоглолт болж байгаа. Яг одоо Монгол киноны бид асан даргансан ийм сайхан тоглолтыг бол бид нэр энэ одоо 60 жилийн хаван хүрээнд хийж ингэж төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн одоо хэрэгжилт маань өнөөдөр ингэж биелэлээ болж байгаа хавдалт туйлын баяртай байна. Энэ одоо тоглолтын эхний хэсэг бол Алтан өргөө гэж одоо манай төрийн хошоо шагналд ардын жүжигчин морд орж байгаа ийм сайхан хөгжим байдгийг та бид сайн мэднэ. Тэгээ энэ хөгжим бол одоо энэ Улсын филармоны симфони найрал хөгжимд хоёр дахь удаага бүрэн ихээрээ тоглогдох гэж байгаа нь бол бас их онцлог юм. Одоо анхны тоглолтыг бол манай тухайн үед манай Улсын филармоны удирдаач байсан Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Туулаа хүү маань энэ санаачлагыг энэ хөгжмийг одоо бүрэн ихээр нь тоглуулах юм санал дэвшүүлж одоо Герман улсаас хүртэл одоо энэ хөгжмийн одоо партитурыг бол авторж ингэж тоглуулж ирснээр онцлогтой. Тийм учраас бид бүхэн бас энэ Тулаа хүүг одоо тайзнаа гарч ирж урлагийн гавь зүтгэлтэн Тулаа хүүг урж байна. Тэгээ тайзан дээр гарч ирж та бас энэ сайхан хөгжмийг тоглуулахад зүтгэжсэн хүний үед бас хэмжээний одоо бас үзэгчд юу хэлнэ хаа гэж бодож байна. Тэ. Ингээ та бүхэнд манай энэ тоглолт таалагдана гэдгийг итгэж байна. Та бүхэнд баярлалаа. Эрхэм өндөр зүзэгчтэй өнөөдөр тууран цугласан та бүхэндээ өнөөдрийн үзэгчид бол надад их сайхан танил сайхан одоо үзэгчид байна. Манай Ахмад хөгжимчид ирсэн байна. Энэ дотроо Улсын филармонд бүр насаараа ажилласан манай Сангадгаа энд одоо гэр бүлтэйгээ байж байна. Энэ Алтан өргөө киноны хөгжмийг анхааруулж ирэхэд тэрний одоо зарлагчаар ажилласан одоо 10 одоо хүртлийн чирсэн байгаад би их баяртай байна. Тэгэхээр энэ симфони найрал хөгжмийн тухай би бас өөрийнхөө нэг санаа бодлыг хэлье гэж бодож байна. Энэ байшинд 1987 онд одоо Намсраажуугаар намайг дагуулад энэ заалыг үзүүлээд энэ чиний өрөө шүү, энэ миний өрөө өдр гэж бит хоёр одоо ингээ яг энэ өрөөг энд одоо зэмтээр байсан. Яг тийм үед одоо энд яасан байсан. Энэс өмнө бол манай филармони оркестр бол одоо Ленин клубын хажуудах одоо Муурын байшин гэж
ярьдаг. Одоо жижигхэн цогтойч киноны зургийг авсан тэр байранд байрлаж байсан. Тэгээ энэ заалны одоо нээлтийг одоо би энэ оркестртайгаа анх хийж байсан. Тэгээ их баяртай байдаг. Тэгээ би энэ тайзан дээр гараагүй их удсан байна. Тэгээ өнөөдөр гарч байгаадаа бас сэтгэл их хөдөлж байна. За ингээд би энэ симфони найрал хөгжимтэй Монголын хөгжмийн зохиолчд тэгээд одоо энэ киноны хөгжмүүдийг голлон радио телевизийн фондонд маш их хөгжим бичүүлсэн. Уран сайхны кино гэхэд одоо миний бичүүлсэн 30-аад кино байна. Энэ оркестртайгаа бичүүлсэн. Тэгэхээр энэ бас тоон бол бас нэлээд их одоо сонсогдох байх. За 1993 онд одоо энэ Алтан өргө киноны хөгжмийг одоо Монголд оруулж ирэх ийм санаа төрсөн юм аа. Яагаад тэгэхээр зэрэг тэр үед мөрдөржгөө Алтан өргө киноныхоо хөгжмийг бичүүлээд хавцтай ноото барьж явж байгаа тэрийг алдсан гээцэн байна гэж. Одоо ийм асуудал гарсан. Тэгээд энэ партитурыг бол одоо манай монголчууд бол өөрснөө тоглоогүй дандаа германы оркестр радиод бичүүлснээр энэ хөгжим манай Монголын ард түмний чихэнд одоо сонсогдож явсан. За ингээд 1993 онд Германы элчин сайд Меттерних гэдэг энэ бол флейтист хүн бас өөрөө хөгжимчин хүн маш сонгодог урлаг дуртай хүн. Тэгээ энэ хүнтэй ярьж агаад одоо социалист орнуудын үед одоо наадлын одоо Берлингийн одоо Германы одоо дифа кино үйлдвэр гэж ярьдаг. Энэ бол социалист одоо СВ орнуудын одоо маш том кино үйлдвэр байдаг дифа гэж. Тэгээ энэ кино үйлдвэрийн архивт одоо энэний ноот нь бол хадгалагдаж байдаг. Тийм учраас энэ нотыг манай Монголын хөгжимчид анх удаа өөрснөө одоо гараараа тоглож үзье гэсэн ийм саналыг тавьсан. За энэ саналыг Германы элчин сайд Меттерних хүлээж авснаар энэ нотыг биднэрт багцаар нь партитур, галаса одоо энэ оркестрийн парч гэж ярьдаг. Энэтэй цуг одоо бүх одоо нотнууд орж ирсэн. За энэ үед бол мөрдөржгөө өөр амьд сэрүүн биднэртэй хамт одоо энэ хөгжмийг одоо яаж тоглох, яаж одоо симфони суит болгох энэ тал дээр бол өөрөө зөвлөгөө өгсөн. Энэ киноны тухай, энэ хөгжмийн тухай бүхий л одоо яаж бичүүлж байсан тухай надад бол одоо өөрөө ярьж ирсэн л да. За энэ бол нэг сонирхолтой үйл явдал гэх юм бол энэ Алтан өргө киноны хөгжмийг бичээ Германы дифа кино үйлдвэрт бичүүлэхэд одоо маш хүндрэлтэй байсан. Яагаад гэхээр зэрэг монголчууд сонгодог урлагийг бол сайн мэдэхгүй. Тийм учраас сонгодог урлагийг одоо сайн мэдэхгүй учраас хөгжмийн зохиолч нарт энэ дээр бичиж чадахгүй гэсэн ийм магадлалыг ихтер Герман талаас бол ярьсан. Гэхдээ Монголын хөгжмийн зохиолчоор анх удаага энийг бичүүлье гэсэн саналыг тавьсан. За ингээд энэ хөгжмийг бичүүлээд мөрдөржгөө өөрөө ярьдیں۔ Хамгийн анхныхаа тэр бичлэгийнхээ одоо хөгжмийг сонсохын тулд киноны найруулагч Карл гэдэг нэг одоо найруулагч хэлсэн байна. Хамгийн гоё хөгжмөө эхлээд дуургаач. Тэгээ тэр хөгжмийг чинь сонсохоор тэр манай хөгжимчид сэтгэлийн хөөрөлд автах ч юм уу баярлсандаа бүх киноны чинь хөгжмийг бичнэ гэж. За ингээд энэ дээр бол 23 номер буюу нүд ордог хэсгийг анх одоо мөрдөржгөө энийг тоглоё дуургая гэсэн байна. За энэ хөгжмийг дуургасан чинь одоо хин найруулагч нь одоо сэтгэл нэг хөдлөөл одоо яадаг бол гэж одоо Монголын хөгжмийн зохиолч юу бичдэг бол одоо симфони найрал хөгжимч юм бичиж чадах болов уу гэсэн ийм одоо эргэлзээтэй байсан байна. За ингээд эхлээд дуургасан чинь маш одоо эвгүй сонин одоо ямар ч гармонгүй одоо их муухай унжиралсан сонин юм дуурсан байна. За тэгээ энэ дээр найруулагч нь гүйж ирээд та энийг ямар үедээ одоо эрүүл үедээ бичсэн юм уу эсвэл согтуу үедээ бичсэн юм уу гэсэн ийм юг одоо өөрт нь хэлсэн байна. Гэтэл мөрдөржгөө бол өөрөө их итгэлтэй хүн өөрөө хармандаа гараа ичээд хөгжимч дундуур нь одоо орс үгээр харааж одоо их тэр дундуур явсан байна л да. Гэтэл нэг хөгжимч нь тэрийг сонссон байна. За энэ нэг тийм пентатоник гэж нэг юм яриад байх гэж. Тэгээ энэ юу пентатоник юм бэ гэд тэгсэн чинь удирдаачтай хэлээд ингээд ясна удирдаач нь гинт хараад үгүй энэ чинь пентатоник гэд тэгээ хөгжимчт нь чив чимээг уулаа дахиад дуурсан байна. За ингээд энэ 23 номер буюу нүд ордог хэсэг бол үнэхээр нүд ортол одоо энэ сайхан хөгжмийг дуурсан, тоглосон. За энэ дээр болоод одоо найруулагч нь мөрдөржгөө удирдаачийн хажууд сандал дээр хөлийн ачуус суулгаад танаас нэг ч асуулт асуухгүй. Одоо ингээд киноны хөгжмийг бичлээ гэж.
Тэгээ ингээд би цаашаага ингээд бичээд 3 номер явтал одоо мөр дөржгөө хэлсэн байна. Мөр дөржгөөд бас хөгжимчт нь шуугилдаад нэг тийм маргаантай юм болоод байх шиг ингээд. Тэгээд яасан ингээд асуусан чинь хөгжимчт нь хэлж байна. Бид нар энэ киноны хөгжмийг ердөө нэг удаа ингээд тоглоод бүгдийг бичүүлчих юм байна. Тэгээ ийм сайхан хөгжмийг бид нар нэг өөрснөө сонсож өөрснөө нэг тийм сэтгэлийн каф авъя гэсэн ийм саналыг тавьсан юм байна. Тэгээд тэр бичүүлсэн 3 номерыг өөрснөө тоглож ингэж тэр Монгол хөгжмийг одоо ямар сайхан тансаг хөгжим бэ гэж одоо өөрснөө биширч шүтжсэн байна. За энэ тэр дотроос энэ хөг торгон тэрлэг гэж одоо энэ хөгжмийг бол тэр удирдаач нүртэл асууж энэ таны зохиол уу гэж. Үгүй энэ бол манай Монгол ардын дуу. Энэ дуун дээр зах зээлийн үгтэй болохоор би зах дээрх хөгжим болгоод бичсэн гэж хэлсэн. Гэтэл танаа ард түмэн ямар сайхан тансаг аялгаутай, ямар сайхан хөгжимтэй ард түмэн бэ гэж одоо Германы ард түмэн одоо ингэж баярлж байсан. За ингээд энэ зааланд анх алтан өргөөг бид нэр тоглоход Монголын хөгжмийн зохиолчид бүгд энд цугласан. Бид нэр сургууль хийх гээд анх удаага Слиста унших гээд энэ дээр сууж байхад Жансан Норов нацагдоржгаа шаруу бэлэг жаргал чин зориг одоо манай бүх хөгжмийн 10-аад хөгжмийн зохиолчд энэ зааланд суучаад бидний одоо нот уншиж байгааг ингээд гайхаад сонсоод байсан. Тэгээ яагаад сонсож байгаа гэхээр зэрэг энэ мөрдөржгөө хөгжим араажгаар хачин гой дуурайд байх юм. Тэгээ энэ яг амьдараа энэ зааланд тэг дуурах нь гэж шалгаж байгаа юм байна л да. Тэгээ энэ хөгжмийн зохиолчид цөмөөрөө сонсоод тэгээд бид нар сургууль хийгээд эндээс гарахад бүгдийнх нь хацар нь улаацсан одоо сэтгэл нь яасан. Тэгээд яаж ийн гэдгсэн энэ хүүхэн ч алах нэ гэж. Одоо тэгээд энэ мөр доржгоо хөгжмийн зохиолчид хүртэл манай бүх хөгжмийн зохиолчдод шүтэн биширдэг бас ийм хөгжмийн зохиолч юм аа. Тэгээ энэ сүүлийн одоо өөрийнх нь одоо нас барахаас өмнөх одоо 5-6 жилийн хооронд бол би энэ хүнтэй бол яг эцэг хүү шиг одоо хоёулаа цуг байсан, хамт байсан. Солонгос улсад одоо маш сайн эмчилгээ хийлгэсэн. Бээжинд хоёулаа 10 хоног одоо цуг зочдуудад амьдарч байлаа. Тэгээ энэ хүнтэй бол ингээд цуг байхад бол үнэхээр энэ хүн маань Богд хааны өргөмөл хүү байсан. Ирээдүйн Богд хаан байсан. Тэр нь болоогүй ардын хувьсгал гараад тэр болоогүй боловч өнөөдөр хөгжмийнхаа одоо энэ амьдралд үнэхээр бидний хөгжмийн зохиолчдын Богд хаан юм аа гэж. Тийм учраас өнөөдөр энэ алтан өргөө киноны хөгжмийг бид нар өнөөдөр дахин сонсох гэж байгаадаа бол ийм сайхан үзэгчид цугласанд би их сэтгэл баяртай байна. За ингээд үгийнхээ төгсгөлд болохоор зэрэг энэ нэг киноных маань хөгжим авчирсан байна. Өшөөнийг хөгжим цаана үлджээ. Энэ бол Монголын сайхан орон гэж одоо Чойдгон одоо нэг хөгжим Дефакны үйлдвэрийн архивт ингээ байж байна. Дараагийн ажил бол бас бид нэр тэр хөгжмийг бас Монголд авчирсан Монгол хүмүүс өөрснөө сайхан тоглоё гэсэн юм санаатай байгаа. Тэгээд энийг бол бас Германы элчин сайдтай ярьж бид нэр одоо бас тэр киноны хөгжмийг тоглоё гэж. Тэгээ би хоёрдугаар энэ симфони найрал хөгжмөдөө би одоо сэтгэлээсээ их баярлалтай талархлаа өгөх гэж байна. Яагаад тэгэхээр би 30 настай энэ симфони оркестртэр би цэл залуухан ирсэн. Тэгээ энд миний хаждын гараа эхэлсэн. Одоо энэ хамт олон байна надад хичнээх одоо уран бүтээлийн одоо сайхан одоо омгийг надад өгсөн бэ. Тийм учраас би энэ хамт олонтой их баярлж явдаг шүү. Та бүхнийхээ одоо энэ ойд концертанд би оролцож та бүхэнтэйгээ хамт одоо баярлнаа гэдгийг одоо хэлье. Оркестртаа баяр хүргье. За ингээ баярлаа. Баярлалаа. Ингээд Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн улсын дөрвж эдмийн театрын удирдаач дуулах хүн маэстро одоо үзэгчдийнхээ өмнөөс мөн одоо бас улсын филармоны уран бүтээлчид удирдлагын хамт олонны өмнөөс дахин талархал дэвшүүлье. Уран бүтээлийн олон их амжилтыг хүсье. Мэдээж уран бүтээлчид альва тоглолтыг, уран бүтээлийн дэжийг, шинэ уран бүтээлийг өргөн тавих болгонд үзэг сонсогчид болон уран бүтээлчдийн уулзалт халуун дотн баяр болдог. Өнөөдөр бас л тийм нэгэн сайхан баярын магнатын ясан өдөр байна. Түрүүн бас дарга маань одоо ярианд бас дурдсан байгаа. Өнөөдрийн энэ концертанд хүндэт зочноор өргөцсөн олон сайхан манай ахмадууд байгаа. Манай улсын филармоны симфони найрал хөгжмийн ахмад хөгжимчид, ахмад уран бүтээлчид одоо хүндтэйгээр өргөцсөн мөн одоо бас
энэ Монгол киноны концертын 2 дугаар хэсэгт дуулагдах Монгол киноны дуунуудыг Монгол киноны гол дүрийн одоо зарим жүжигчид бас өргөцсөн байгаа. Ингээд ахмадуудыг суудлаасаа босноо гэж хүсэж байна. Энэ манайхан нэг халуун галгад ачлаар талархал төшөөлье. Баяр хүргье. За яг хаан сууж байгааг нь би сайн мэдэхгүй байгаа учраас. Баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. За ингээд та бүхэн маань бүгдээрээ одоо дуглан сууж тоглолтоо үзэж энэ гайхамшигтай сайхан хөгжим дууг сонсоорой. Тэгэхээр өнөөдөр бас манай одоо ингээд концерт маань дэлгэцтэй ингээд давхар хослоод явж байгаа. Олон зүйлээр холбогдож байгаа. Мэдээж одоо киноны бас одоо дүрсүүд дурдтгалууд явна. За түүнээс гадна филармоны одоо улсын филармон байгуулагдсны 45 жил, симфониар хөгжмийн 60 жил, Намсраж багшийн Мендelsны 90 жил гээд олон ой тохиож байгаа тийм манай морин урж чуулгын 25 жил гээд. Тэгэхээр одоо дэлгэцэнд манай симфони оркестрийн хамгийн анхны концертын бичлэгийн хэсгээс одоо дурсамж олгож та бүхнийгээ хүндэтгэж концертын эхэнд тавих юм аа. Бүгдээрээ хамтдаа дэлгэцэнд анхаарлаа хандуулж сонирхцгаая. За баярлалаа. Ингээд анхны концертаас ахуулаад үе үеийн уран бүтээлчдийн одоо бас баялаг намтар түүхийн хэсгүүдээс товчлон та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр улсын филармон болон Монгол кино үйлдвэрийн уран бүтээлчдийн үе үеийн уран бүтээлчдээс та бүхэн харсан баг. За ингээд концертын өнөөдрийн концерт бол хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт Алтан өргөө киноны хөгжим, мөн Улаан дарцаг киноны хөгжмийг та бүхэн хамтдаа сонсно. Хоёр дахь хэсэгт бол Монгол киноны сэтгэл тоногсон дуунууд, дуу хөгжмүүд ашиглах юм байнамаа. Ардын жүжигчин төрийн хошоо шагналт мөрд орж Алтан өргөө киноны хөгжим. Ардын жүжигчин Намсраж буй нэрэмжит улсын филармоны симфон найрал хөгжим удирдаач Батбаатар.
Улсын филармонийн симфони арилгагч Удирдаач Бадбаатар ардын жүжигчдийн бүрийн уншаа шагналт бүр доржийн алтан мөргөө киноны хөгжмийг бүрэн ихээр та бүхэнд эгшилдүүлэн хүргэлээ. Баярлалаа. Тэгэхээр дараагийн бүтээлийг сонсохоос өмнө би одоо зарим үзэгчдтэй бас сануулахгүй болохгүй. Хөгжмийн одоо том хэлбэрийн бүтээлийн одоо ангиуд хооронд бол алга дашхыг одоо хоригддог. Яг гэвэл хөгжимчтэй хүндэтгээд бусад одоо үзэгчдтэй бас дараа болохгүй тулд мэдээж би ойлгож та бүхний сэтгэл хөдлөж байгаа тэр чинэгээрээ тоглолт маань сайхан болж урамтэлчтэй маань одоо хөгжим энэ гайхамшигтай асууд бүтээлч бүтээл сэтгэл зүрхэнтэй хүрж байгааг мэдж байна. Гэхдээ одоо эхний хэсэг дээр бол ингээд бараг 30 минут бүрийн ихээр явдаг. Одоо дараагийн бүтээл бол Улаан дарцаг киноны хөгжим байгаа. Харьцангуй хөгжмөөс явна, богинохоо явна. Гэхдээ одоо бас дараагийн концертууд дээр та бүхэн болгоно зэ. Монгол Улсын урлагийн аюул зүтгэлтэн төрийн сойрхолд Берва Улаан дарцаг киноны хөгжмөөс
Удаач Батбаатараас симфони арилгаж байна.